Буган тосгоны Монгол Ардын намын үр 2024 онд 347 намын гишүүнчлэлтэй. Үүрийн дарга Бямбд орж, намын үрийн зөвлөх Эрдэнэбаяр, нарийн бичиг Мөнхзя, үүрийн 9 тэргүүлэгч, Ерөө сумын намын хорооны 17 гишүүнтэйгээр ажлын төлөвлөгөөг батлуулан төлөвлөсөн ажлуудаа 100% гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүллээ. Намын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх тал дээр шин залуу гишүүнчлэлээр игнэгийг өргөтгөн, намын гишүүдийн бүртгэлийг хөтлөн, цахим нам 2-т амжилттай бүртгэж, намын бодлого шийдвэр хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Буган тосгоны Монгол Ардын нам нийт 347 гишүүдтэй. Тэднийг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл улс төрийн албан тушаалд 1, аж ахуйн хувийн хэвшилт 104, хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа 89, хөдөлмөр эрхлээгүй 30, хүүхэд гэртээ асарч байгаа 41, тэтгэврийн насны 64, оюутан 18, малчин болон мал бүхий иргэн 49 байна. Насны байдлаар авч үзвэл 18-аас 35 насны 161, 36-аас 45 насны 61, 46-аас 60 насны 85, 61-ээс дээш насны 40 гишүүд байна. Тэдний хамгийн өндөр настай намын гишүүн Гинэнгийн долгормаа энэ жил 90 нас хүрч байна. Нийт гишүүдийн 185 буюу 53.3%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Буган тосгоны Монгол Ардын намын ууган гишүүдээс дурдвал Ис Байши, Даштиндвийн Жамба, Жамяны гүн рэгчэд, Сүрэнгийн Сэрэжил, Баянбурайдын Жаргал, Дүүдэн Туя, Пүрвийн Эрдэнэ чулуун, Арднагийн Баясгалан, Доржготвийн Наран цэцэг нарыг дурдж болох юм а. Ахмад гишүүн Доржийн Сирэн нь тогтмол намын татвараа жил бүрийн ихэнд өгдөг манай намын Ахмад тэргүүний гишүү юм а. Бид 2024 онд улсын их хурлын сонгуул, аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиудад намын эв нэгдлийг хангаж амжилттай оролцлоо. Манай намын үр нь улс их орныхоо тусгаар тогтмол бүрэн эрхт байдлыг Монгол Ардын намтай салшгүй холбоотой гүнээ ухамсарлан өнгөрсөн одоо ирээдүг гэсэн 3 үеийн түүхийг бүтээлцсээр намын үйл ажиллагаа дотоод эв нэгдлийг цаг ямагт ханган анхаарч намын дэргэдэх социал-демократ Монголын ахмадын холбоо, социал-демократ эмэгтэйчүүдийн холбоо, социал-демократ залуучуудын холбоо, социал-демократ оюутны холбоотуудтай нэгт уялдаа холбоотой ажиллаж хүний нөөц, бодлого, судалгаа шинжилгээ, сургалтын зорилтын хүрээнд семинар болон чадваржуулах сургалт, спортын арга хэмжээ, бусад намын хорооны анхан шатны байгууллага, үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох арга хэмжээнүүдэд бүрэн хамруулсаар ирлээ. 2024 оны 2 дугаар сарын 24-нд Улаанбаатар хот тусгаар тогтнолын ордонд 2 өдөр зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийг чадваржуулах анхан шатны сургалт арга хэмжээнд инх жаргал Мөнхзя нарыг оролцоход замын зардал болон сургалтын төлбөрт нийт 500 мянган төгрөгийн хандивыг намын үрийн дарга гаргаж өглөө. 2024 оны 3 дугаар сарын 1-нд зохион байгуулагдсан Монгол Ардын нам бүсчилсэн хөгжил 2024 хэлэлцүүлэгт Буганд Монгол Ардын намын үрийн дарга Бямбд орж, Эрдэнэбаяр, Алтан сувд, Алтан цэцэг, Хандхүү, Нүрила оюун, Пүрвд орж, Мөнхзя, Болор Эрдэнэ, Эрдэнэ булхан, Буянтхүү, Мөнх жаргал, Алтан туя, Наран цэцэг, Мөнхбалт, Сансарбаяр нарын бүрэлдэхүүнтэй оролцсон. Намын үрийн дарга Бямбд орж 350 мянган төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн. 2024 оны 3 дугаар сарын 6-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Сэлэнг аймгийн Монгол Ардын намын хороо, социал-демократ эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан уулзалт сургалтын арга хэмжээнд Мөнх жаргал, Инх жаргал, Болор Эрдэнэ, оюун нар оролцлоо. Сумын намын хорооноос замын зардалт 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Монгол улсад улс төрийн нам байгуулагдсны 103 жилийн эх орончдын өдрөөр Баярын хурлыг ёслол төгөлдөр хийж намын гишүүдийнхээ хөдөлмөр зүтгэл амжилтыг үнэлэн урамшуулж ажиллалаа. Хуралд Монгол улсын 29 дахь ерөнхий сайд асан улсын их хурлын гишүүн Эрдэнэт, социал-демократ залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ууган Болор нар оролцсон. Намын дотоод ажилд 2 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ. Баярын арга хэмжээний үеэр байгаль орчныг гавьяат ажилтан буян тогтох гишүүнчлээ сэргээн баттгаж С Батбаяр хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдгээр Д Эрдэнэбаяр, Динсма, Амар жаргал, Батчулуун, Алтан гэрэл, Амар баяр нар барилга хот байгуулалтын яамны шагналаар тус шагнагдлаа. 2024 оны 3 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийг чадваржуулах дунд шатны сургалт 2 арга хэмжээд оролцоход үүрийн дарга Бямбд орж зардлаасаа 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
2024 оны 5 дугаар сарын 1-нд Сэлэн аймагт Монгол Ардын намын сонгуульт ажилтны болон намын гишүүдэд зориулсан сургалтанд намын гишүүн инх цэцэг хамрагдлаа. Зардалд 175 мянган төгрөгийн дэмжлэгийг үүрийн дарга бямд орж үзүүлсэн. 2024 оны 5 дугаар сарын 5-нд сангийн сайд Жавхлан Сэлэн аймгийн засаг дарга Лавг Доршнаар төр төсвийн байгууллага аж ахуй нэгжүүд намын гишүүд болон иргэд дэмжигчдтэйгээ уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Монгол Улсын засгийн газрын бодлого үйл ажиллагаа шинэ хоршоо хөдөөгийн сэргэлт сэдвээр ярилцлаа. Намын дотоод ажилд 1 сая төгрөгийн хандив тусламж үзүүлсэн. Монгол Ардын намаас улсын их хурлын сонгуульд 5 дугаар тойрогт нэр дэвшгээр хүсэлтээ илэрхийлсэн горилагч нар тойргийнхоо намын гишүүд дэмжигчдтэй уулзалж шинэ зуун дэвшилтэд бодлого танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. 2024 оны 5 дугаар сарын 15 Сэлэн аймгийн намын даргын зөвлөх эрэг зэтмаа Сэлэн аймгийн социал-демократ залуучуудын холбооны дарга Тэмүүлэн нар бүсчилсэн хөгжил төвийн бүс төвлөрөх хүч сэдвээр 2024 оны улсын их хурлын сонгуульд ухуулагчаар ажиллах гишүүдэд зориулсан сургалтыг хийж энэ намаар санал өгөх ажлыг зохион байгуулсан. 2024 оны улсын их хурлын сонгуульд Монгол Ардын намаас 5 дугаар тойрогт нэр дэвшигч нар ард түмний ялалт урайндор намын гишүүд дэмжигчид иргэдтэй сурталчлан таниулах уулзалт сурталчилгааны ажлыг 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Буган тосгонд зохион байгуулсан. Хоёр 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр улсын их хурлын гишүүн Асан Нямсүрэн Бугант тосгоны намын үүрийн гишүүд дэмжигч удирдах зөвлөлтөө ирж уулзсан сонгуульд ялалт байгуулах арга зүйн туслан гүйцэтгэх ажлыг зохион байгууллаа. Бугант намын үрээс Нямсүрэн даргад хүндэтгэл үзүүлэн 580 мянган төгрөгийн үн бүхий очир дарааг гардуулан өгч хадгалууллаа. Тус арга хэмжээний зардлыг үүрийн дарга бямд орж хувьяасаа гаргаж намын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн кампанит ажил 2024 арга хэмжээний хүрээнд Ерөө сумын Монгол Ардын намын хорооны дарга сэргэлэн нэр дэвшигч нартай хариуцлагын гэрээг байгуулж ажиллалаа. 2024 онд аймаг сумын намын хорооноос зохион байгуулсан 8 удаагийн хуралдаан цугларалтад хамрагдан Буган тосгоны Монгол Ардын намын үүрийн бүх гишүүдийн тайланд хурлыг 1 удаа баярын хурал цаг үеийн байдалд шаардлагатай тохиолдолд шуурхай хуралдаануудыг хийсээр ирлээ. Намын анхан шатны байгууллага гишүүдийн идэх оролцоог нэмэгдүүлэх тал дээр намын үрийн дарга удирдлагын зүгээс анхаарч Номиод компаниас 20 сая төгрөг, Буган аялгау компаниас 7 сая төгрөг, нийт 27 сая төгрөгийн дэмжлэгийг авч 100% зардлыг нь хариуцаж 11-р сард 37-ыг бүгд найрамдах Хятад ард улсын Манжуур хотын аялалд хамруулан гишүүдийнхээ нийгмийн асуудалд хувь нэмрээ оруулж намд итгэх итгэл үнэмшил цаашид оролцоотой байх тал дээр санал бодлоо солилцсон намын дотоод ивнэгдлийг бэхжүүлж ажиллалаа. Бугант Монгол Ардын намын үүрийн удирдлагын баг хамт олон тосгоныхоо төр төсвийн байгууллага аж ахуй нэгжүүдтэй уялдаа холбоотой хамтран дэмжиж ажиллалаа. Буган тосгоны Монгол Ардын намын үүрийн шинэ жил 2024 арга хэмжээг үүрийн гишүүдтэйгээ өргөн дэлгэр зохион байгууллаа. Тус арга хэмжээний нийт зардал болох 7 сая 830 мянган төгрөгийг намын үүрийн дарга бямд орж хувьяасаа бүрэн санхүүжүүллээ. Удирдах ажилтны улсын зөвлөгөө 2024 арга хэмжээнд Ерөө сумын намын хорооны гишүүд болон Бугант Монгол Ардын намын үүрийн дарга бямд орж нар оролцсон. Арга хэмжээний үеэр Ерөө сумын намын хороо улсын тэргүүний намын анхан шатны байгууллагаар шалгарч 1 сая төгрөг өргөмжлөлийг гарт авсан. Их Жанжин Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойд зориулан Буган тосгоны аврах шалгаруулах шатрын нээлттэй тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг жил бүр уламжлалт болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм а. Нийт зардал 638 мянган төгрөгийг намын үүрийн даргаас санхүүжүүлсэн. 2 дугаар сарын 2-нд жил бүр уламжлалт болгон зохион явуулдаг Сагсан бөмбөгийн тэмцээнийг Ахмад үе, Залуу үе гэсэн 2 насны ангилалтай зохион байгууллаа. Тэмцээнийг 4 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шүүгчид Улаанбаатар хотоос ирж шүүн явуулсан юм а. Тэмцээнд нийт эрэгтэй 8, эмэгтэй 4 баг хурд хүч ахвал цамбагаас хорин өрсөлдсөн. Нийт зардал 6 сая 525 мянган төгрөг зарцуулснаас намын үүрийн дарга бямд орж 6 сая төгрөг, намын үүрийн нарийн бичиг мөнх зэа 525 мянган төгрөгийг тус санхүүжүүлсэн.
Эх орончдын баярын өдрийг тохиолдуулан Сумын намын хорооноос 5 төрөл тэмцээнийг зохион байгуулж, намын гишүүдээ идэвхтэй оролцуулсан юм а. Нийт зардал 600 мянган төгрөгийг намын үрийн дарга Бямбад орж хувьяасаа гаргасан. Эх орончдын баярын өдрөөр Сэлэнг аймгийн намын хорооноос аймгийн төвд зохион байгуулсан эв нэгдлийн цом 5 төрөлт спортын тэмцээнд амжилттай оролцож, Сумын намын хороо 3 дугаар байранд шалгарсан юм а. Уг арга хэмжээний үеэр Инх жаргал Эрдэнэбаатар нар намд шинээр элсэж, Инх хамгаалан Монгол Ардын намын хүндэт тэмдгээр шагнаглаа. Арга хэмжээний зардалд сая 345 мянган төгрөг зарцуулснаас намын үрийн дарга Бямбад орж сая 45 мянган төгрөг, шагналын мөнгө 300 мянган төгрөгийг тус зарцууллаа. Буганд намын үрээс эх орончдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүзрийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Ахмад, Дунд, залуу үеийн төлөөллөөс бүрдсэн нийт 20 багийн 60 гаруй хүн оролцсон юм а. Мөн дарцын тэмцээнд эрэгтэй 32, эмэгтэй 40, нийт 72 тамирчин оролцлоо. Баярын арга хэмжээнд Сэлэнгийн долгио чуулган уран бүтээлчид ирж, үдшийн цэнгүүний арга хэмжээг зохион байгуулсан. Нийт зардал 4 сая 336 мянган төгрөг зарцуулснаас намын үрийн дарга Бямбад орж 3 сая 336 мянган төгрөгийг Сумын намын хорооны тэргүүлэгч хүрэлж чулуун 1 сая төгрөгийг гарган дэмжиж ажиллалаа. Монгол Ардын нам нь Монгол улсын тусгаар тогтнол, хүний эрх чөлөө, шударгаас эв санааны нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдлсэн социал-демократ үзэл баримтлал бүхий улс төрийн байгууллага билээ. Ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалж, улс орондоо хүмүүнлэг, иргэний арчилсан нийгэм зохицуулан хөгжүүлэхийн төлөө зүтгэх нь Монгол Ардын намын эрхэм зорилго мөн. Монгол Ардын нам нь улс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах, сонгуульд ялалт байгуулах буюу олонх болж бодлого хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. 2024 он бидний хувьд хариуцлага өндөртэй жил байлаа. Улсын хурлын болон орон нутгийн сонгуульд дор бүрнээ хичээнгүйлэн ажиллаж, намын үрээс зохион байгуулсан ажил арга хэмжээнд идэвх санаачлагтай оролцсон нийт намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье. Асан гашигтэй, асан гашигоо